Та бүхэндээ өвлийн аялал зохиолын 6 дугаар хэсгийг үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Дөрөвдүгээр бүлэг. Огост бол Оол тавнаас шал өөр хот юм. Энэ бол орчин үеийн ухаангүй хөгжөөн цэнгүүний хар тамхичид гаж донтнууд ерөөсөө галзуучуудын хот ажээ. Тэд Огостыг бүр холоо сонсож эхэлжээ. Гаррет далайн давлгааг санав. Хотод 8 км дутуу байхад үзэгчдийн шуугаан сонсогдож эхэлжээ. Хотын дээрх тэнгэр Шамбалын дан болж байгаа мэт улаан хөхөөр гэрэлтэнэ. Хот дүрлцэн шатаж тэнд бөмбөг дэлбэрч байгаа мэт. Аялагчид аян цахилгаантай бороонд өртсөн үхэр сүрэг мэт бие биестэй ойртлоо. Энэ үзэгчдийн шуугаан тэднийг айлгаж Гарретэд агуу их үзэгчдийн бурхан хотыг олон арван тэмдрүүлээрээ атгаад тэднийг бүгдийг нь барьж итгэхээр хүлээж байгаа мэт санагджээ. Хот өөрөө энэ агуу бурханд тас атгуулжээ. Огост хот байсангүй. Бүдэ авгаан нар, гоёмсог хүүхнүүд, мөхөөлдөс барьсан цулцгар хүүхдүүд ч байхгүй. Шийгаа тараагч намхан италчууд ч байхгүй. Зөвхөн үзэгчид, нүүр царайгүй бие махбод бодол санаагүй үзэгчид. Зөвхөн үзэгчдийн нүд дуу хоолой. Үзэгчид өөрт нь бүхэн ёслохыг шаардаж байна. Өөрт нь дахил өргөхийг хүсэж байна. Аялагчид шагаагаа хүртэл өнгийн цаасан дунд явж байлаа. Дэд зургийн аппарат, кино аппаратын гэрэлд нэг харж, нэг алдаж явв. Гаррет нэг цаас барьж авлаа. Бодвилдингийн рекламын хуудсан дээр түүний зургийг тавьжээ. Хажууд нь Джон Траволтагийн зураг. Дараа нь хоёр талаар нь галзуурсан үзэгчид харлах гүвэний орой дээр аялагчдыг ерөнхий хугтлаа. Тэр жипэнтэй зогсоод час улаан нүд гэлбэн прожекторуудын гэрэлд ам орсон сүнс чөтгөр сүг мэт харагдана. Аялагчд 37 амьд үлдсэн залуус сэтгэл санаа ой ухаан нь урдын адил эргүүс харуул хിവэр гэдгээ харуулan өөрийнхөө дууг үл сонсон хашгиралдаж гараараа даллаж явлаа. Тэднийг хашгирахад үзэгчид мэдээж сонсоогүй. Гэхдээ харсан бололтой. Байдгаараа орилж хашгиралдан тэнгэр газар нийлэх мэт боллоо. Гаррет хашгирснаас цээж нь өвдөж толгой нэргэн солиорлын ирмэг дээр ирснээ мэдэрлээ. Тэднийг Жорж Миллиган хэмээх залуу галзуурлаас авирлаа. Жорж Миллиган гинэт хоёр чихээ таглан газар сууж бүхийгөөд хамраараа асфальтыг жаахан хүүхд толинд хамраа үрдэг шиг үрж гарав. Тэр хамраа дуустал үрэх байсан биз. Харин үүнд нь карбинууд тасгийн саад болжээ. Үүний дараа залуус хашгиралтгаа болцгов. За, найз охинч нойртой л байна уу гэж Колли Паркер асуулаа. Тэр маш их ядарч бас зөөлрөөд одоо Гарретэд тунд ажгүй залуу мэт санагдах болжээ. 80 км үлдэх шив гэж Гаррет хариуллаа. Чич азтай жаргалтай юм а Гаррет. Юу? Энэ Колли Паркер үннээсээ илүү тоглож байна уу? Чи ээжигээ найз охиноо харах болно. Харин бид энэ солиотой гахаануудаас өөр хэнийг ч харахгүй. Колли Паркер орилдож, зодолдож, бужигналт хүмүүсийн зүг тоглоо. Тэд Луистон 50 км гэсэн самрын хажуугаар дөнгөж өнгөрмөгц урд нь Гаррет 47 гэсэн гэрэл самбар харагдлаа. Гаррет жаахан зүрхмэлхийг хичээсэн ч чадсангүй. Түүний нуруунд өндөр хүчлийн шугамын үзүүр наачсан мэт санагдана. Хөлн бөглүү янгинаж байснаа одоо хатгуулан өвдөж, өвдөлт улам нэмэгдэж байлаа. Тэр өлсгөө байрчсан ч хүчээр жаахан юм идэв. Зарим аялагчид явж байгаа арыг мэт болжээ. Гаррет тэгж харагдахыг хүссэнгүй. Гэхдээ тэр бас л тэгж харагдаж байгаа. Тэр гараараа иржсэн хавиргаа илв. Баркович нэг л харагдахгүй байх чинь гэж Гаррет олсныг санагдуулам нам гүн давтсан Пирснийг сэргээхээр хэллээ. Огостод хөлн мэдээг болчихсон гэж ярьцгааж байсан. Гаррет эргэн харж Барковичийг харанхуй тааж эхлэв. Баркович сууны эцэст харанхуйг гүлрэн ширтэж
өөрөө өөртөөгөө ярин гэлтрэнэ. Сайн уу? Гаррет түнтэй зэрэгцэв. Баркович бүдэрч торгуул авлаа. 3 дахь торгуул. Харав гэж тэр уурсан хашгирав. Одоо чиний өмхийн найзууд баярлж байгаа биз? Царай зурчин нэг л биш гэж Гаррет зөөлөн хэлв. Энэ бүхэн чинь миний төлөвлөгөө мэдв. Би чамд ярьж байсан, санаж байна уу? Олон хүн итгээгүй, Олсон, Дэвидсон ч итгээгүй. Би олон хүний хүүрэн дээр бүжгэлсэн шүү Гаррет. Түүний хоолой шүл сасгаруулах шивнэн болж хуурав. Хөлчөө өвдөж байна уу? Дөнгөж 35 үлдлээ. Өглөө болоход тэд бүгд үгсэн байна. Харж байгаарай. Өглөө зам дээр 10-аас илүү хүн үлдэхгүй. Тэгээд тэд нарч үхэн. Баркович дууссан гэдгийг Гаррет гинэт ойлгов. Тэгээд гинэт хүч тамир орж Макрес гүйж очиад хэлмээр санагдлаа. Чи ялаад юу хамгийн түрүүнд төсөх вэ гэж Гаррет асуулаа. Ховонцор хиймэлгүүл авна гэж Баркович шивнэлээ. Ховонцор хөл харин энэ хөлөө би тайраад угаалгын машинд хийгээд эргүүлээд л чамайг найзуудтай болох байх гэж бодсон юм. Гарретийг ялагчийн ухаангүй хөөрөл эзэмджээ. Найзууд гинэ. Чамд найз нөхөд байхгүй. Чи өхөл бүгд баярлана. Хэн ч харамсахгүй, өрөвдөхгүй. Чиний тархин замаар урсгад би түүн рүү нулимчж магад. Бид бүгд нулимх бах. Гарретийг солиорол дэмэрэл бүрэн эзэмджээ. Чи намайг үзий ядаж байна, тийм үү? Би өхөхийг хүсэхгүй байна. Чи надаар уушлал гуйлахыг хүсэж байна уу? Яах вэ? Би уушлал гуйж байна. Намайг уучил. Бид тархин дээр чинь шүлсээ хайцгаана гэж Гаррет зөрүүдлэн хэлв. Баркович түүнийг хараагүй нүдэрээ ширтлээ. Уучлаарай гэж Гаррет гинэт юу яриад байгаагаа мэдэрсэн мэт шивнээд хурдхан урагш гүйх шахам алхлан холдлоо. Ард 2 удаа бууд уурч 2 хүн унлаа. Нэг нь л Баркович байх. Одоо Барковичийн хөл Гаррет буруутай. Гаррет өөрөө алуурчин болчихлоо. Дараа нь Барковичийн чанга ухаангүй нэг сонсогдлоо. Гаррет! Би чиний булшин дээр бүжгэлнэ. Дуугатат гэж Абрахам түүнийг зандарлаа. Баркович чимээгүй болж дараа нь уйлж эхлэв. Чи муу залуу байна шүү гэж Коли Паркер хэллээ. Манай бяцхан хөөрхөн Барковичийг уйлуулчихлаа. Тэр одоо ээжтэй очиж хавлана. Манай жоохон ховч ээжтэй хэлнэ гэсэн үү гэж Кевинс эргэж харан хэлв. Яа Баркович чи ичээч. Түүнийг зүгээр орхицгоо гэж Гаррет дотроо хашгирлаа. Тэр ямар их зовж шаналж байгааг та нар мэдэхгүй. Гэхдээ тэр увайгүй загнаж байлаа. Тэр Барковичийн үхлийг хүлээж байгаа. Энэ үхлийг хүсэж байгаа. Харин цувааны хамгийн эцэст яваа Стэмс бүгдийг шолон инээж байгаа биз. Гаррет доош хөлөө ширтээ яваа Макресын зүг яарав. Чи надад нэг юм хэлээд өгөхгүй юу гэж Макрес дуурлаа. Юу тэр вэ? Хинэн дорн дотор байна? Үзэгч дүү бид нар уу? Бид бүгд ерөнхийн дорн дотор байна. Гаррет инээд алтав. Баркович муудаж байна гэсэн үү? Тийм юм шиг байна. Би түүнийг дахиж хармааргүй байна. Юмыг нэг их хүлээж байгаад дараа нь үл тоогч нь дэмий юм. Энэ л амьдралын жинхэнэ үнэн байх. Тийм үү? Мэдхгүй. Эн чинь тулгууртай хараалтаар бүх амьдралынхаа туршид бэлтгэжгээд Олимпиад оролцохоор ирсэн хойноо би энд тэнэг модыг барьцгаад юу хийж яваа юм бэ гэж бодохтой адил. Тийм шүү гэж Гаррет хэллээ. Юу ч юм түүний сэтгэлийг зовоогоод байв. Дараа нь Макрес ойртож ирсэн Бейкер нараас тэр асуулаа. Та нар Олсныг яг буудуулахаас өмнө харсан уу? Түүний үсийг? Юу? Яасан юм?
Түүний үс нь буурал болчихсон байсан. Үгүй байлгүй дээ гэж Макурес айсан шинжтэй хэлв. Зүгээр л тоос болчихсон биз. Бууралчихсан байсан гэж Гарет зөвлөө. Тэр энэ зам дээр бүх амьдралаа өнгөрүүлсэн юм шиг. Би түүнийг хараад энэ л өнөөх мөнх амьдрал гэдэг нь байх гэж бодсон. Тэр нүрийг нь хөнгөн салхи хүлээж байгааг мэдрэн дуугүй болов. Би явж байсан, явах болно гэж Макурес шүлэглэв. Латин хэлэнд орчуулахдаа тэд явсаар үзэгчдийн дунд гарч идэн тамхины гал, фотокамер, зургийн аппаратын гэрэл гялалцсан. Газрын зах хязгаар нь үл харагдах одод новш гэж Гарет давхив. Галзуурмаар юм. Яг үнэн. Пирсэн инэв. Тэд урт намхан даваад өксөж явлаа. Зам улам хатуу мэт болж Гарет улан дорой чулуу гэрийг мэдэрч байлаа. Заримдаа салхи ширүүсч, аялагчдыг чихрийн цаас, тамхины хайрцаг, чипс, попкорны утаар болно. Урд юу байгаа вэ гэж Макурес асуулаа. Гарет нүдэн. Жижигхэн хотгонууд, тосгонууд нэрийг нь санахгүй байна. Бас мужийн 2 дахь хот Луистон байгаа. Огстаас том хот. Бид хотын төв гудамжаар өнгөрнө. Гудамж дээр бид Лисбон стрит гэдэг байсан. Одоо Коттер авеню гэдэг болсон. Режи Коттер Мэн мужаас өвлийн аялалд ялд байгуулсан ганц хүн. Тэр өгчгсөн гэлүү гэж Бейкер асуув. Тийм. Түүний нүдэнд цус харваад тэгээд барайнд хагас сохор орсон. Тэгээд 7 хоногийн дараа нас барсан. Энд олон жилийн өмнө болсон явдал. Бүгд дуугүй боллоо. Чихрийн хатуу бэлгэр цааснууд хөлн дор холын айн төмрийн чимээмэд тасхийн. Үзэгчдийн дундаас харуулсан буужин туяа цацруулан Луистоны зүг Абьюшон Лавискю нарын нутаг руу энд Францад ярддаг хэвээр гэсэн бичиг хатсан самрууд бүхий хязгаарын зүг нисэн одлоо. Луистины дараа ямар хот вэ? Бид 196 дугаар замаас 121 шилжинэ. Фрифорт ордог зам. Тэнд би үерхдэг охин ээж хоёроо харна. Дараа нь 1-р зам дээр гарна. Тэнд л бүх юм дуусандаа. Буу тас хийлээ. Энэ Баркович эсвэл Квинс гэж Пирсэн хэлв. Хин нэг нь явж байх шиг мэдэхгүй. Баркович харанхуйд өнөх ухаангүй галзуу хүний хөхрөлтөөрөө хөхрөв. Хүггүй шүү новшнуудаа. Би энд байна. Би энд байна. Баркович улам чанга, улам нарийнхан дугаар хашгирсаар байлаа. Дараа нь түүний гар дээшилж тэр хоёр гараараа хоолоогоо майжин уурж эхлэв. Бурхан минь гэж Пирсэн дуу алдаад агууллаа. Залуус Барковичоос холбон гүйлдэж харин Баркович араас нь хараал тавин хоолоогоо урж цус нүжиндээ хутгалтан гойвон алхална. Дараа нь хашгирах дүүн тасарлаа. Тэр газар өнөж өдөлгүй цэргүүд амьд өснө нь үлэн мэдэгдэх хэвтэх Барковичийг хоёр буудаж орхив. Гарет ураг ширтэн алхлаа. Түүнийг тойрон алхах стийн нүрэнд тэр өөрийн айцыг толон тарах мэт харж байлаа. Барковичийн хувь тавиланд залуус өөрсдийг нь энэ тоостой, цустай зам дээр юу хүлээж байгааг олж харцгаачээ. Би бөөлчгөн гэж Пирсэн зөөлөн дугарлаа. Дотор мухай оргиж байна. Хэрэггүй. Макурес ураг ширтэн алхална. Би галзуурахыг хүсэж байх шиг гэж тэр шүднийхээ завсраар сийгүүлэн хэлв. Зөвхөн Бейкер юу ч хэлсэнгүй. Энэ нь хачин байлаа. Учир нь Гарет гинэд Луизиана мужийн цэцгийн үнэрийг мэдэрч мэлхий дуурахыг хүрэлцгэн нисгэрхийг сонслоо. Бас Бейкерийн хамаатан эмгэн найгдаг сандал дээр ганхаж хүрэлцгэний эсгэрэх хуучин хүлийн авахчаас холоо сагнах дууг сонсон инээмсэглэхийг харах шиг болов. Найгаж инээмсэглэн яг л цэцгийн үнэр авсан муу шиг баяртайгаар инээмсэглэнэ.
55 дугаар бүлэг. Манангийн өтгөн цагаан хөшгийг нэвтлэн өдөр ирж явна. Гаррет ганцаар алхална. Энэ шөнө хідэн залуу нас барсныг тэр тоолоогүй. 5 байж магадгүй. Түүний хөл өвдөж алхах бүрийн өвчин улам хүчтэй болж байна. Нуруугаар нь шингэн гал урсах мэт. Гэхдээ л тэр зориг итгэл найдвараар дүүрэн байлаа. Фрипорт хүртэл дөнгөж 21 км үлджээ. Одоо тэд Портервиллд явж байна. Үзэгчид манандууд яваа залуусыг бараг л харж чадахгүй байгаач байдгаараа хашгиралдаж, бөмбөр нүдэж, бүрээ хүлээж, нэрсийг нь дуудаж байна. Луистоноос эхлээд үзэгчдийн гинж тасарсангүй. Гаррет гэж хажууд нь дуугарахад харвал үстэй гавлын яс мэт харагдах Макроос хажууд нь иржээ. Нүд нь халуун хумхай туссан мэт гэлэлзэн. Өглөөний мэнд бас нэг өдөр ирлээ. Тийм ээ. Олон залуу шин амь өргөцсөн. Барковичийн дараа 6. Макроос бүснээсээ гахаан өөхтэй гонцгой сав гаргаж салгалсан гараараа амандаа шахаж эхэллээ. Пирсэн бас. Нэр нү. Бид цөөрч байна Гаррет. Дөнгөж 26 хүн үлдлээ. Тиймч баг биш байна. Бид баг байна. Шадар зэргүүт. Чи, би, Бейкер, Абрахам, Колли Паркер тэгээд оролцуулахыг хүсэж байгаа бол Стивенс. Яагаад Стивенсийг оруулж болохгүй гэж? Тэгэхээр 6 шадар зэрэг 20 туслахууд чи намайг ялна гэж бодсоор л байна уу? Яагаад энэ тавар ийм их мантай байдаг юм бэ? Чи намайг сонссон уу? Үгүй. Тэгж бодохгүй байна. Стивенс ялна. Тэр алмаз шиг л бүх бат юм. Лас Вегас түүний төлөө 9-ийг харьцах нэг гэж бооцоо тавьж байна. Скрам хүсний дараа. Тэр ерөөс анх эхэлснээс огт өөрчлөгдсөнгүй. Гаррет толгой төглөө. Тэр махны нухштай сав гарган идэж эхлэв. Удалгүй Макросын удаан хадгалсан түүхийн махтай гамбургер гарч ирлээ. Энэ бүхний дараа гэж хэлээд Макрос хэхэрлээ. Чи гэртээ харна гэж бодохоор сонирн байгаа биз? Гаррет дахин зориг орох шиг боллоо. Үгүй. Огт сонин санагдахгүй, харин ч тун энгийн санагдаж байна. Тэд намхан гүвэний оройд гарч уруудаж эхлэв. Чөтгөр гэж доор манан улам өтгөн байх шиг. Энэ манан биш, энэ бороо. Бороо хавь зогсох шинж буй зөөлөн шивэрнэ. Бейкер хаана вэ? Ардл яваа байх гэж Макрос хэллээ. Гаррет юу ч хэлэлгүй. Одоо юм хэлэгч хүнд болжээ. Алхаага зөөлөн удаашруулж Бейкерийг хайсан ч олсонгүй. Харин Стивенсийн дэргэд ирчихв. Макрос Стивенсийг алмаас гэсэн. Гэхдээ л энэ алмаасанд жижиг зуралтууд үссэн байлаа. Одоо тэд Андроскогийн голын эргээр явж байна. Голын цаад ирэг дээр давууны үйлдвэр дундад зууны цайз мэт харагдана. Стивенс толгоогоо өргөөгүйч түүний ирснийг мэдэж байлаа. Тэр хизээ ярахыг хүсхийг нь хүлээх үлджээ. Замын хажуу тийш эргэж аялагчид гүүрээр гарцгаав. Доор шар хөөс сахруулсан ус цэлэлзэн. За яасан? Амьсгалаа хайрл гэж Гаррет хэллээ. Тэр чамд хэрэг болно. Тэр гүүрээр гарахад үзэгчид дахин бүсэлж авлаа. Гол зүүн талд үлдэж баруун талд эгц шахам даваа харагдана. Үзэгчид модонд, бургасанд бие биесдээр авирч Гарретийн нэрийг хашгирцгаана. Гаррет гинэд Брикьярд хийлд амьдардаг Кэролайн гэдэг танил бүсгүйг олж харав. Тэр цагтаа энэ хүүхэнтэй явуулдаж болох байсан. Даанч баг тэнэг байсан юм. Урд Паркер хараал тавьж байна. Тэд дахин гүвэний өмнө иржээ. Гэхдээ энэ бол Фрипортын наад талын эцсийн гүвэ. Залуус гүвэний оройд бөөнөрөө гарч дараа нь уруудаж эхлэв. За тэгээд гэж Стивенс амьсгаа аваад дуугарлаа. Зүгээр гэж Гаррет хэлв. Бейкерийг хайж байгаа чам дээр ирчихлээ. Макрос чамайг ялна гэж байна. Макрос чинь тэнэг мал гэж Стивенс хэлв. Энэ олон хүн дунд чи найз бүсгүйгээ олж харна гэж бодож байна уу?
Тэр урд байх болон үнэмлэхтэй. Цагдаа нар үнэмлэх шалгах завгүй байгаа. Худлаа. Гаррет ууралжээ. Учир нь Стивенс яг өөрийн найз байсныг хэлв. Чи яах гэж ингэж ярьж байгаа юм? Чи үнэхээр ихийгээ хармаар байна уу? Юу? Чи баг байхдаа ихтэйгээ сууна гэж боддог байсан тийм үү? Жижиг хүүхдүүд тэгж боддог. Чи солиороо юу? Чи яагаад өөрийгөө ялна гэж бодоод байгаа юм бэ? Чи 2 дугаар зэргийн боловсралтай. 2 дугаар зэргийн биеийн хөгжилтэй. Тэгээд бас 2 дугаар зэргийн шалхахтай. Чи найз охинтойгоо унтаж үзээгүй гэдэгт би итгэлтэй байна. Өмхий амаа хамх. Чи чинь зандаа юм уу? Эсвэл чи эр хүн татагтаад байдаг юм уу? Бүү ээ. Чи Стивенс гэдэг ламтантай ярьж байна. Бүр Виржин хүрсэн ч би чамайг ялна гэж Гаррет хашгирлаа. Тэр амьдралдаа ингэж ууралж байсангүй. За гэж Стивенс тайван хэлв. Би ойлгож байна. Муу өмхий новш. Сонио үгүй. Чи яаж санав? Гаррет одоо нэг бол Стивенсийг балбана, нэг бол уурандаа ухаан алдаж унана гэж бодсон ч аль нь ч болсонгүй. Виржин хүрсэн ч гэж тэр шүд зүүн давтав. Стивенс нойромгоор нэмсгэллээ. Гаррет, би Флорида хүрсэн ч чадна гэж итгэж байгаа шүү. Гаррет түүнээс олдож Бейкерийг хайж эхлэв. Тэр уурлаж бас ичиж байлаа. Стивенс түүнийг барьц алдуулахыг хүссэн. Тэгээд сансандаа хүрв бололтой. Стивенс Гарретийн үл таних залуутай зэрэгцэн явна. Тэр толгойгоо гудайлгаж уруулна, чимээгүй хөдлөнө. Бейкер жижиг нохой мэт жичрэн нүдэнэ. Гаррет үү? Тийм ээ. Би зүудлээд хачин бодтой. Цагид болж байна. 7-20 дутуу байна. Бороо өдөржин орох юм байх та. Бороо. Гаррет унах шахлаа. Новши бол салж унахна. Тайлаа хашчих гэж Бейкер зөвлөв. Хурууны хонсноо шигдээд бүр дор юм болно. Гаррет нэг гутлаа тайлж үзэгчдийн зүг өшөглөв. Шууд л гутлын зүг шунаг гарууд саруулзаж зодоо эхэллээ. Нөгөө гутал тайлагдахыг хүссэнгүй, хөл нь хавдчихж. Гаррет зогсож торгуул авч байж гутлыг тайлав. Тэгээд үзэгчдийн зүг шидэх гэснээ хүчээ хэмнэж зам дээр орхилоо. Түүнийг аим шиг нөмөрчээ. Тэр явдал тундаа би хөл нүцгэн хэмээн бодож байлаа. Зам хүйтэн ажээ. Уранхай амсны доорх чулуу бүрийг тэр мэдэрч байв. Тэр бас л хөл нүцгэн яваа Бейкерийн дэргэд ирлээ. Би бараг л бэлэн болчихж гэж Бейкер тайван хэллээ. Би ч бас. Би амьдралынхаа хамгийн сайн сайхан бүхнийг эргэн санаж байна. Анх удаа би охиныг бүжгэн дурснаа саналаа. Тэгээд нэг сохтуу нөхөр охиныг надаас булаах гээд би түүнийг гадагш гаргаж байж салам нүцсэн. Тэр шал сохтуу болохоор л дийлсэн хэрэг. Харин охин над руу хараад л би ч баярлаж өнгөрч үхэх шахсан. Анхны ундаг дугуйгаа бас анх удаа Уилки Коллинсийн цагаан хувцас бүсгүйг уншсанаа санаж байна. Энэ бол миний хайртай ном. Нуурын ирэг дээр дэгээ барай сууж байснаа. Цусландаа ном барай дүүжин орон дээр хэвтэж байснаа санаж байна. Гаррет, энэ бүхний би яг өвгөн хүн шиг санаж байна. Тэдэн дээр өглөөний мөнгөлөг барай асгарч эхэллээ. Үзэгчд орилж хашгирахаа болсон ч тоон цөөрсөнгүй. Цов шүхрийн дор хүлээсэн царайнууд тасралтгүй үргэлжлэнэ. Ихэр юм шиг адилхан царайнууд. Одоо дахин харанхуйд явахгүй гэж найдаж байна. Юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Харанхуйд явах ч ёстой муухай гэж Бейкер хэллээ. Бүх зүйл харанхуй болохоос өмнө дуусна гэж найдаж байна. Гаррет ярьж эхэлсэн боловч үгийг нь буундуу тасаллаа. Бейкер царайгаа өрчөөлөв. Би үүнээс л айж байна. Энэ дуунаас бид юугаа хийж энд яваан бэ, Гаррет? Бид бүгд галзуурчж. Мэдэхгүй байна. Бид бүгд хавханд орчиж. Аялал үргэлжилсээр тэд Гарретийн мэдэх газараар явцгааж байлаа.
Фермерийн эзэнгүй хоосон байшингууд, дахианы амбар, ногооны талбай. Тэр эндхийн бүх байшинг санаж байх шиг. Хөлн дахин өвдгөө болж хүч орсон мэт болжээ. Тэр бүр гүйж чадхаар хөнгөн болжээ. Гэхдээ л бэлтгэлтэй байх нь дээр бах. Стивенсийн хэлсэн үг үнэн ч байж магад. Ээж Жэйн хоёр нь үзэгдэхгүй байж болох юм. Аялагчдын нэгний мухар олгой хурцаар үдэж байгаа тухай яриа залуусын дунд тархлаа. Гарретийн бүхнийг тоосонгүй. Тэр зөвхөн Фрипорт Жэйн хоёрын тухай л бодож явлаа. Түүний цагийн зүүнүүд өөрийн бие даасан чөтгөрийн амьдралаар амьдарч байгаа мэт урагш явж өгдөггүй. Гэхдээ ямар ч байсан Фрипорт хүртэл 8 км ч хүрэхгүй зай үлдсэн байх ёстой. Тэнгэр баг зэрэг цэлэмсэн ч үүлэрхэг хэвээр. Бороонд орох зам хар толмит болж Гаррет түнд өөрийнхөө нүрийг бараг л харж байлаа. Тэр гараа тухандаа хүргэлээ. Дух нь халуун дэндүү халуун шатаж байна. Жэйн хэрв чи намайг ямар шүү явааг мэдсэн бол. Мухар олгоотой залуу Клингерман ёолон хашгирна. Клингерман дуугүй болооч гэж Гаррет дотроо бодно. Гэвч Клингерман хашгирсаар гараараа хажуу талаа дарсаар явна. Цаг 8:15 болж байна. Бид нар энэ чөтгөрийн хотод ойртож байна уу гэж Паркер асуув. Чи яах гэв гэж Макгрейс дуугарлаа. Бидний хинч тэнд хүлээгээгүй. Намайг хаач явсан охид хүлээж байдаг гэж Паркер өнгөрлөө. Тэд намайг хармагцал дотоожондоо тавьж өргөдөг. Түүний ядарч турсан царай урдын Паркерийн сүүдэр мэт харагдана. Цаг 8:45. Жаахан аяар залуу минь гэж Макгрейс хэллээ. Хүчээ хэмнэ. Орой болтол явах байх шүү. Чадахгүй гэж Гаррет хэллээ. Тэд урагш гарч ирж чадахгүй ч гэж магад. Стивенс тэгж хэлсэн. Стивенс ялахын тулд өөрийнхөө ээжид хор уулгаж чадах хүн. Тэд байх болно санаа бүү зов. Гэхдээ тайвширхээ зүгээр л хүлээ. Тонил цаашаа гэж Гаррет хашгирснаа тухай хэлв. Уучлаарай. Зүгээр санаандгүй хэлчихлээ. 9 цаг. 4 дахь удаа аялагчид өглөөний 9 цагийг үзэж байна. Амьд үлдсэн 24 залуу Фрипорт хотод орж ирлээ. Кинотеатр тэнд Гаррет Жэйн хоёр зөндөө кино үзсэн. Баруун тийш эргээ залуус 1-р зам дээр гарлаа. Бороо орсон хэвээр. Гэхдээ үзэгчид пик дүүрэн. Хин нэгэн гал төмрийн тохиолдол асааж хангинах дун Клингерманы ёолохтой холилдов. Гаррет зүрх нь ямар ч чанга цохилж байгааг мэдэрч байлаа. Түүний нэрийг бүгд хашгирч байна. Гэхдээ танил царай одоохондоо үзэгдэхгүй л байна. Түүний зүг гарууд сарвалзаж, зарим нь бидэнд хүрэхэд Гаррет угсахын зайлж яв. Ээж Жэйн хоёрын бараа сурагч алга. Стивенс үнэн хэлж. Тэд байсан чинь олон мянган хүн дотор тэднийг яаж болж харах юм бэ? Түүний цээжнээс ёолох дун гарлаа. Тэр бүдэрч унах шахав. Стивенс үнэн хэлж. Тэр энэ дунаад тэгээд буудуулмаар санагдав. Одоо цааш яваад яах юм? Дохиолол хангинаж, үзэгчд ойрлолдож, Клингерман яолж, харин түүний ядарч зүдэрсэн ой ухаан гавлын ясан дотор нь гарц ирэн тэмтчин. Би явж чадахгүй. Би хаана явна? Жэйн. Гаррет түүнийг харлаа. Жэйн түүний төрсөн өдрөөр нь бэлгэлсэн цэнхэр алчуураар даллаж байна. Борооны тусал үсэнд нь сууд мэт гялалцсан. Хажууд нь ээж нь хар болтоотойгоо зогсно. Үзэгчид тэдний тал бүрээс нь шахаж тэр хоёр байрандаа ганхан найгана. Жэйний мөрөн дээр телекамер ширчгэнэн дуугарна. Хин нэгний гар Гарретийг арагш чангав. Макгрейс. Цэрэг тэр хоёрт зэрэг торгуйл өглөө. Тийшээ бүү яв гэж Макгрейс чихэнд нь хашгирна. Гарретийн толгой янгинан өвдөг шиг болов. Тавь намайг. Рэй, чи өөрийгөө алах гээ юу? Тавь, намайг тавиадах. Чи түүний гар дээр үхэх гээ юу? Жэйн уйлж байна. Гаррет охины хазар дээрх нулимсыг харж байв.
Тэр Макросын гараас мултарч Жэний зүг явлаа. Тэр Жэнд хайртай. Гарет уйлж байлаа. Рэй, би чамд хайртай. Энэ үгсийг тэр уруул дээрээс нь уншиж байлаа. Макрос дахин түүнийг барьж авлаа. Хоёр дахь торгуул. Жэн! Охин түүний зүг гараас арвав. Тэдний гар нийллээ. Гарет нэг гартаа Жэний хүйтэн гарыг, нөгөө гартаа ээжийнхээ гарыг барьж байлаа. Тэр явж ирлээ. Ирж чадлаа. Гинэт Макросын гар түүнийг арагш өгс татав, хатуу, догшин Макрос. Тав намайг. Тэнийг минь чи түүнд хайргүй юм уу? Чи нүдэн дээр нь буудуулмаар байна уу? Тэр чиний цуснд бодогдохыг чи хүсэж байна уу? Алив, явъя. Гарет эсэргүүцсэн ч Макрос илүү хүчтэй юм. Жэний нүдэнд түгшүүр харагдаж тэр яв хэмээн шивнэж байлаа. 3 дахь торгуул. Ээж Жэн хоёр нь ухаан алдтлаа айсан харагдана. Их нь гараараа нүрээ таглахад Баркович гараараа хоолойгоо урд тастаж байгаа нь харагдах шиг болов. Хэрв чи үххийг хүсэж байгаа бол ятаж булан тойроод үх хар мал минь гэж Макрос ашгараад түүнийг дэлсээд авлаа. Хар хүчээрээ дэлсэв. За Гарет урагш явлаа. За бол намайг тавьчих, би явж байна шүү дээ. Тэр уйлж байлаа. Макрос арханд нь эрэгвэл дахин барьж авахд бэлэн явна. Эргэлтийн хажуухан дээрээд Гарет эргэн харлаа. Ээж Жэн хоёр нь үзэгчдийн дундалд орж хүмүүсийн толгой дээгүүр цэнхэр алчуур эцсийн удаа намирхыг тэр олж харлаа. Гарет эргэж урагш алхлаа. 16 дугаар бүлэг. Табенс солиорч. Табенс бол сэвхтэй нүртэй намхан залуу. Тэр явдал дундаа өмдөө татаад бараг л юу ч ярихгүй явсан. Гэхдээ солиорхоосоо өмнө дажгүй залуу шиг харагдаж байсан. Завхаа им гэж тэр бороо руу нүрээ өргөн хашгирч гарав. Вавилоны завхаа им бидэн дээр ирлээ. Тэгээд гудамжин твтээд хөлөө алцаалаа. Муухай түүнээс зугтацгаа. Аманд нь бал буруу байвч зүрх нь ялзарч өмхийрсэн. Ёох, дууга татаасаа билээ гэж Коли Паркер ядарсан дуугаар хэлв. Эн чин Клингерманаас 7 дор юм байна. Завхаа эмээс зугтацгаа, завхаа, муухай чөтгөр гэж Паркер хэлээд салгалсан гараараа дашимгаа авч ус балгав. Би түүнийг одоо алж орхив. Түүний нүднээс нулимс орсон. Өдрийн 3 цаг. Портленд хот ард үлджээ. Саяхан тэд Нью Хэмпшир мужийн хил хүртэл дөнгөж 70 км үлдлээ гэсэн бичгтээ самрыг өнгөрсөн юм. Дөнгөж юугээ чинь тэнэг үгүй. Гарет Макросын дэргэд алхавч цаадах нь Фрипортоос нааш ганц ч үг дуугарсангүй. Гарет ч дуугархаас эмээж явлаа. Тэр дахиад л Макрост өртөө болчихсон. Харин одоо тэр түүнд тусалж чадахгүй. Жэн ээж хоёр нь алга болсон, үүр далга болсон. Хэрв тэр ялахгүй бол тэр ялахыг туйлын ихээр хүсэж байлаа. Хачи тэр одоо л ялахыг хүсэж байна. Бүр гараан дээр одоо динозаврын үе мэт санагдах тэр өглөөч Гарет ялахыг ингэж их хүсэж байгаагүй. Тэр үед энэ бүхэн тоглоом мэт санагдаж байсан. Харин буу тоглоомын сумаар буудаагүй. Энэ бүхэн бодтой болсон. Тэр ялахыг хүсэж байна. Хөл улам их өвдөж одоо амьсгалахад цээж нь хатгуулж эхэлжээ. Тэр бас халуурч байна. Скрамаас халдвар авчихсан бололтой. Гарет ялахыг хүсэж байна. Гэхдээ өөрөө үүнд итгэхгүй байв. Барайнд ирэхэд түүнийг аврах Макрос байхгүй. Тэр эцсийн алхмыг хийж чадахгүй. Фрипортоос хойш тэд 3 хүнээ л алдсан. Тэдний нэг нь хөөрхий Клингерман 20 залуу үлдлээ. Тэд горхины дээгүүр гүрээр гарцгаав. Буу тас хийж залуус
дуу алдахад Гарретийн цээж нь бяцхан найдварын гал улалзах шиг боллоо. Охиноо харсан уу? Энэ бол Абрахам алдарт бас аимшигт Батаны маршид оролцогчийг санагдуулах Абрахам. Тэр яагаад ч юм хүрэм цамцаа тайлж ясаар сулсан цээжээ ил гаргажээ. Харсан гэж Гаррет хэллээ. Би бас дахин уулзахаар шийдсэн. Абрахам инээмсэглэв. Юу ч бодохгүй зөвхөн хөлөө өргөөд л буулгаад л явах хэрэгтэй. Гэхдээ энд нэг ажил байна. Чамд яаж хэлэхэд сайн мэдэхгүй байна. Гаррет мөрөө авчлаа. Зүгээр л хэлчих. За тэгье. Бид одоо дахин бивэстэй туслах ёсгүй. Зүгээр л урагш авцгаах ёстой. Гаррет нүцгэн уранхай амьстай судсан харлан гүрдийсэн хөлөө харав. Тэр сүүлчийн удаа хизээ мэдснээ санахгүй. Ухаан алдаж унах вэ гэж айж байлаа. Оксфордын хүнд утлан өмссөн Абрахам түүний хөлийг айсан шинжтэй харна. Хүний өнөргөө сонсогдож байна гэж Гаррет хэллээ. Чи бусадтай ярьсан уу? Одоохондоо чамд л хэлж байна. Чи яагаад замцаа тайлчихсан юм? Хатгаад байна. Хиймэл давуу байх. Би хиймэл юмд харшилтай. Чи тэгээд юу гэмээр байна? Одоо яа их хөв зөвшөөрч байна. Чи өөдгүй новшин амтан Гаррет. Чи найзуудаа дөнгөж сая худалдчихлаа. Хэрв чи хэн нэгэн туслах юм бол бид яаж чадахгүй. Хориотой шүү дээ. Гэхдээ дараа нь хинч чамтай ярихгүй. Ойлголоо. Рэй чи ойлго. Бид чамд муу юм санаагүй. Зүгээр л одоо тэгхээс өөр аргагүй болсон. Ширэнгийн хууль. За яах вэ? Шударгаар хэлэхэд энэ надад таалагдахгүй байна. Гэхдээ би зөвшөөрөхөөс биш. Тэгээд бас чамайг чадхийг их чинь би харна гэж хэлмээр байна, Абрахам. Заавал харна. Абрахам уруулаад олов. За. Чи дажгүй хуталтай юм. Гэхдээ их хүнд. Яах вэ? Чи ямар блюз бүжиглэж байгаа биш үү? Абрахам сөнг хоолоогоор инээд алдлаа. Гаррет Маккуресийг харлаа. Бороо улам ширүүсэн орж Абрахамын арьс загасныг эзэсмэд харагдана. Одоо хинч Абрахамд цамцгүйгээр өглөө хүргэж чадахгүй гэж хэлэхгүй хэмээн Гаррет боджээ. Маккурес, чи хаана байна? Чи биднийг сонсож байна уу? Би чамайг худалдчихсан Маккурес одоо энд шатар зэргүүд байхгүй. Үхмээргүй байна. Үнэхээр үхмээргүй байна. Абрахам уйлж хэллээ. Тэр тусмаа энэ овшнуудын нүдэн дээр үхмээргүй байна. Энэ чинь тэнэг хэрэг, шал тэнэг. Гаррет 15:15-д амлалт өгсөн. Гэтэл оройн 6 цаг болоход ганц залуу буудууллаа. Бүгд дуугүй явцгааж эхэлжээ. Бүлгүүд таржээ. Залуус бүгд Абрахамын саналыг хүлээн авчээ. Стивенс бүр инээд алдаа тангаргийг цусаар өргөх санал тавьсан юм. Маш хүйтэрч эхэллээ. Нар бол зүүд гэж Гаррет бодох болов. Бүр Жэйн хүртэл одоо холын зүүд мэт болжээ. Тэр ээжигээ Фрифортод олигтой тайтгаруулж чадаагүй дэ өөртөө уурлах шиг болов. Уг нь хөөрхий ээж нь хуучин муу хар балтоотойгоо нойргүй олон хонсноос ядарч турж ицсэн царайтай ирээд зогсож байсан. Гаррет Маккурестэй ярьж харин цаатхан түүнийг Фрифортод зөвхөн инстинктээрээ л аварснаа хэлжээ. Тэр жирэлсэн эмэгтэйг олж харсан. Тэгээд сэтгэлд нь Скрамын дүр орж ирсэн гин. Урт зам үргэлжилсээр хотууд тэдний хажуугаар өнгөрнө. Тэр зүүрмэлж байтал гинэт бууд уурч хүмүүс хашгиралдах тун гарч сэрээлээ. Колли Паркер цэргүүдийн сууж явсан ачааны машин дээр гарчихсан гартаа карбин барин зогсно. Нэг цэрэг машинаас унаж зам дээр дээш харан хэвтэнэ. Духан дээр нь сумны харн онгойно. Муусан гахайнууд гэж Паркер ориллоо. Машинаас цэргүүд ухаан жолоогүй өсрөн бууцгаав. Залуусаа зүхтаарай, зүхтацгаа та нар. Аялагчид Паркерийн юу ярьж байгааг үл ойлгон ширтцгээж байтал нэг цэрэг машины араас гитэн ирж Паркерийн нуруунд сум зоолоо. Паркер гэж чухам юу болоод байгааг хамгийн түрүүнд ойлгосон Маккурес ашгарав. Паркер, муу шаарнууд
Паркер ёоллоо. Сум тесрэх сум байсан. Тэгээд Паркерийн эрийн цэрэг ботволкон дээр тавгны чинээ газар улаан цус болжээ. Чөтгөр гэж тэр айсан шинжтэй хэлв. Тэгээд дахин 2 удаа гохоо дарлаа. Үзэгчдийн дунд өвдснөөс орилгодуу гарав. Дараа нь буу гараас нь унаж Паркер өөрөө ч годройтон зам дээр унлаа. Амнаас нь цус асгарч тэр машинд дариулсан нохой мэт ангалзав. Өмхий шаарнууд тэр амьсгал хураалаа. Юу болов? Яасан бэ гэж Гарет дуалдав. Тэр цэргүүд рүү дайрсан гэж Макроас хариуллаа. Дууснаа мэдрээд ингэж өгөхээр шийдсэн баг. Тэр биднийг бүгдийг юу яах байх гэж. Гарет бид чи юу яриад байна гэж айсан Гарет шивнэлээ. Бид түүнтэй хамт Март Макроас холдов. Үхлийн аялал үргэлжилсээр 9 цаг болоход хинч нэмж буудуулсангүй. Зөвхөн Абрахам ёолж эхэлжээ. Маш хүйтэн тэгээд хинч түнд хувцас өгч чадахгүй. Юм идэх, дургүй хүрээд бүсэнтэх цүнхэн дүүрэн хүнстэй байна. Абрахам, Макроас хоёр л Гаретийн анд найз нараас үлджээ. Бас Стивенс хэрв түүнийг найз гэж хэлж болох юм бол харанхуй тэр урдаа яваа Бекрийг мөргөх шахав. Бекрийн гарт нэг юм шажигнан дуугарна. Чи юу хийж байгаа юм бэ? Задгай мөнгө тоолж байна. Тэгээд хэд болов? $22 цент. Бекер инээмсэглэв. Тэгээ чи юу хийх гэж байна? Надад томыг аваарай гэж Бекер хэлв. Хамгийн томыг ягаан торгон дотортой, цагаан торгон дэртэй, бас маш бүх харах шүүхийн өдөр эртэл дотгошорч чадхааргүй. Бекер чи галзуур уу? Би өөхийг хүсэж байна. Цаг нь ирлээ. Чи хүсэхгүй байна уу? Дуугатат. Гарет дагжин чичирв. Зам уул өдөгсч тэдний яриаг тасаллаа. Гарет хамаг биеийн үе мөч бүхэн нь булчин шүрмэс нэг бүрэн өвдөж байгааг мэдрэн өгсөж эхэллээ. Байсгийгээд л торгуул хэмээн хашгирах чимээ сонсогдно. Ачааны машин тэдний арханд явна. Паркерт алгадсан цэргийг дор нь өөр цэргээр сольжээ. Үзэгчид урдын адил орилолдно. Гарет дотроо авсан твтэх ямар байдгийг дүрслэн бодож эхэллээ. Бүрэн хийд гараа цээжиндээ зөрүүлэн тавиад хэвтэх ямар бол. Өвдөх, хайрлах, үзий ядах тухай, мөнгөний тухай бодохгүй. Ерөөсөө юуныш тухай бодохгүй. Үнэмлэх үедийг хөдөлгөөний өвдөлт энэ замын гашуун аимшигаас аврагдах арга. Яаж ингэж болох вэ? Гэнэт түнд энэ бүхэн өвдөж, татвалзан чичрэх булчин, нүрээр урсах хөлс, хавдаж памбайсан хөл энэ бүгд түнд маш бодтой, тун үнэтэй мэт санагдлаа. Гарет толгойн ороод хазгнан гараад уруудаж эхлэв. 23:40-д Марти Вайман жагсаалаас гарлаа. Гарет түүнийг таг мартчихж, сүүлийн хоног Вайман ерөөсөө амьд өгсөн мэдэгдэхгүй дуу чимээгүй явсан юм. Тэр бас чимээгүй өгсөн. Зүгээр л хэвтээд өгсөн. Тэгээд түүнийг буутчихсан. Тэгээд хэн нэгэн энэ бол Вайман гэж шивнэсэн. Тэгээд л гүйцээ. Шөнө дунд аялагчид Нью Хэмпширт 13 км ойртож ирсэн байлаа. Бороо тасралтгүй орсоор Абрахам яг Скрами ханиаж байсан шиг нойтон хахад цацсан ханиадаар ханиаж эхэллээ. 1 цаг 20 минутанд Бобби Слэж харанхуйг ашиглан үзэгчдийн дунд орж нуугдахыг оролдлоо. Түүнийг тун хурдан барьжээ. Гаретийг хөлийн шүрмэс татхад хажууд нь ирсэн шаргал өстэй цэрэг Слэжийг үзэгчдийн дундаас чирэн гаргаж сум зоогшиг боллоо. Шаргал ус цэрэг энд машин дээр явж байхыг Гарет урд нь харсан юм. Хоёрт 20 дутуу байхад Бекер асфальтан дээр унаж тухаараа замыг мөргөж гарав. Гарет тийш угс хийсэн боловч мөрөн дээрээс нь гар базаж авлаа. Энэ бол мэдээч хэрэг Макроас байлаа. Бол одоо шатар цэрэг байхгүй. Тэд эргэж харалгүй урагшаа явцгаав. Бекер 3 торгуул аваад арайхийн өндөөж явж эхэллээ. Тэр
Гаррет Макрес хоёрын дэрэгдүр дуугарсан ч үгүй, харсан ч үгүй явж өнгөрлөв. Духан дээр нь улаан шар харагдана. Шөнийн 2 цагт тэд Нью Хэмпширт урьд өмнө үзэгдээгүй олон мянган үзэгчдийн дундуур явж орлоо. Гал манарч прожекторууд улалзсан. Гэрэлд ерөнхийн хар шил гялалзсан. Түүний дэргэд Нью Хэмпшир мужийн захирагч зогсоно. Дахин буу тас хийлээ. Бурхан минь, түүнийг буудаж байна уу та? Үгүй юм. Өөр хэн нэгнийг буудаж. Сайн уу? Хажууд нь мушилсан нэмсэглэх Стивенс иржээ. Мо эрдэмтэн хошног чи ирвүү гэж Макрес шивнэлээ. Миний хошног чинийхээс нэг их илүү эрдэмтэй биш байх гэж Стивенс хариулав. Арай жаахан л илүү байх. За дууга тат. Макрес гараас авчаад холдов. 3 цагийн үед бас нэг залуу буудууллаа. Уурлаж багтарсан Абрахам бараг л солир мэт гэрэлтхэн холгүй явна. Тэр хүн дээр ханиалгах нь улам ихсжээ. Бейкер 3 торгуулаасаа ямар ч хүнээр хамаагүй хагацгаар шийдсэн бололтой шийдэмгээр хүрлийн алхална. Макрес өвчтөө өвгөн мэт улам бүхийсөөр байв. Стивенс ганцаар огт ядраагүй шинжтэй явна. Бусд нь бараг бүгд оолсон шиг өвдөлт айдсын хязгаарын цаанд гарчихсан бололтой. Тэд харанхуйд ам орсон өгтлүүд мэт явцгаана. Гаррет тэднийг харахгүй хичээж байлаа. Үүр цайхын өмнөхөн 3 залуу зэрэг шахан буудан унгалаа. Үзэгчид хөсөр хэвдэх цогцсуудыг харан амандаа юм ярьцгаан дүнгэнэ. Гарретэд энэ өхлүүд бүгдийг нь хаман аваад явах аимшигт гинжин уруулын эхлэл мэт санагджээ. Гэвч эцсийнх нь Абрахам байжээ. Тэр гинт хараагүй нүдэрээ ачааны машиныг ширтэн өвдөг дээрээ унлаа. Дараа нь зам дээр нүрээрээ унав. Түүний Оксфордын гутал 1-2 удаа татгас хийгээд хөдөлгөөнгүй болов. Үүр цайж эхэллээ. Өвлийн аяллаа эцсийн өдөр бүрх байх бололтой. Хоосон шахан болсон зам дээр салхи эзнээ алдсан гүлэг мэт улин эргэлдэнэ. Өвлийн аялал зохиолын 6 дугаар хэсэг үүгээр өндөрлөж байна. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа.